Орооны дүргийн эрхэм үзэгчтэй Сэтинус мэдээллийн хөтөлбөрийн сэдвээр ярилцлагын болонгараа үргэлжлэн үзэгч та бүхэнд хүрч байна. За тэгэхээр энэ удаад бас энэ сэдвийнхаа зочноор бид бүхэн мэрэгжлийн хяналтын ерөнхий газрын цөмийн болон цацрагийн хяналтын газрын дарга Мөнх тогтхыг студидд ураад байгаа. Танд үзэгчдийнхээ өмнөөс ороо мэндийг хүргье. Баярлалаа ороо мэнд. За тэгэхээр үзэгч та бүхэн сая Орхон аймгаас үлдгэсэн хоёр одоо мэдээллийг бас үзсэн байгаа. За энэхүү мэдээллийн хүрээнд бид бүхэн бас яг энэ удаагийнхаа энэ сэдвийн зочныг студидд ураад байгаа. Тэгэхээр иргэн бүр эрсдэлгүй орчин гэсэн энэ сарын аяныг бол Орхон аймгаас та бүхэнд маань эхлүүлсэн байна. Энэ аяны талаар эхлээд үзэгчдэд товч мэдээллийг бас өгөх нь зөв болов уу гэж бодож байна. За мэрэгжлийн хяналтын ерөнхий газрын байгаль орчин геолог бол Орхон хяналтын газар, цөмийн болон цацрагийн хяналтын газар хамтраад энэ сард иргэн бүр эрсдэлгүй орчинд гэдэг сарын аяныг улсын хэмжээнд зохион байгуулж хэрэгжүүлж байгаа. За тэгээд сарын аяны нээлтийг бид нар бол Орхон аймагт хийсэн. Орхон аймагт сарын аяны нээлтийг хийхдээ Орхон аймгийн мэрэгжлийн хяналтын газар, засаг даргын тамгын газар, тэгээ уулын байжуулах Эрдэнэт үйлдвэртэй хамтран зохион байгуулсан. За нээлтийн үйл ажиллагааны үеэр бид нар тухайн салбаруудын хувьд тулгамдаад байгаа асуудлын талаар ярилцлаа. За төрийн байгууллага, хувийн хвшлийн байгууллагууд тухайн чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагуудын төлөөллүүд хоорондоо харилцан санал солилцлоо, мэдээлэл солилцлоо. За ер нь ямар нөхцөлд аюулгүй байдлын шаардлагыг бүрэн гүйцэд хангаж эрсдэлгүй нөхцөлд ажилд амьдрах нөхцөл болцоо үүсгэнэ гэдэг дээр бол хамтарч харилцан санал бодлоо солилцсон. Энүүгээрээ бол ер нь иргэн бүр эрсдэлгүй орчинд амьдрах нь зөвхөн төрийн байгууллагын, хяналт шалгалтын байгууллагын үүрэг биш, төрийн байгууллага, хувийн хвшлийн байгууллагад хамтарч ажиллах нь зүйтэй юм а гэсэн ийм шийдэл төрсэн байгаа. Цөмийн болон одоо цацрагийн хор уршиг гэдэг юм уу, энэ талаар нөгөө иргэд янз бүрийн одоо бас нөгөө мэдээлэлтэй зарим нь ойлгосон, зарим нь ойлгоогүй ийм байдаг шүү дээ. Та яг энэ мэрэгжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх цөмийн болон цацрагийн хяналтын газрын чиглэлгийн талаар бас үзэгчтэй мэдээлэх үү? За цөм цацраг гэж ярихаар хүмүүсийн дунд ер нь бол аюултай ураа. За тэгээд нэг цацрагийн үүсгэр гэдэг аюултай зүйл байдаг гэдээ ойлгоод байдаг. Мэдээж аюултай шин чанартай цацрагийн үүсгэр дээр бол аюулгүй байдлыг хангуулах тал дээр хяналт шалгалт тавьж аюулгүй байдлыг бүрэн хангуулж ажилладаг байгаа. Гэхдээ цацраг гэдэг маань зөвхөн яг үүсгэр дээр юм уу ураан дээр яригддаг зүйл биш. Энэ бол хоол хүнсэнд тодорхой хэмжээгээр байдаг, хүрээлэн байгаа орчинд байдаг. За барилгын материал тодорхой хэмжээгээр байж байдаг. Гэхдээ энэ бол тодорхой норм хэмжээтэй байх ёстой зүйл байдаг. Тэгэхээр манай энэ цөмийн болон цацрагийн хяналтын газар гэдэг энэ хяналтын газар маань цацраг идэвхт ашигт малтмал цацрагийн үүсгэр төдийгүй за хүмүүсийн авж байгаа цацрагтай холбоотой бүхий л ийм хоол хүнс, байгаль орчин, барилгын материал гэх мэтийн бүхий л чиглэлд бол салбарын хяналтыг тавьж салбарын хяналтыг хэрэгжүүлж байдаг ийм байгууллага байдаг. За энэ газар маань болохоор бүр 1960-аад оны үеэс бол анх их усүрэн тавигдсан ийм байгууллага байгаа. Тэгээд цөмийн энергийн комисс, улсын мэрэгжлийн хяналтын газар, цөмийн энергийн газрын харьяанд байжгаад энэ оноос мэрэгжлийн хяналтын ерөнхий газрын харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа ийм газар байгаа. Ер нь иргэн бүр эрсдэлгүй орчин гэсэн сарын аяны нээлтийг яагаад Эрдэнэт хотоос бас эхлэх болов үзэгчд маань бас ерөнхий энэ аяны хүрээнд зохион байгуулсан ажлын талаар бол өмнө хүргэсэн хоёр мэдээнээс бол бас ойлгоод авсан байх гэж бодож байна. За тухайн газар болгон тухайлбал өнгөрсөн саруудад дэд бүтцийн хяналтын газар сарын аяныг зохион байгуулсан байгаа. Сарын аянтай холбогдлолтойгоор бол тодорхой арга хэмжээнүүдийг авсан байгаа. Хүнс хөдөө аж ахуйн хяналтын газар сарын аян зохион байгуулсан байгаа. Тэгэхээр энэ сарын хувьд бол онцлогтой байгаль орчин геолог уулуурхай, цөмийн болон цацрагийн хяналтын газар гэсэн ийм хоёр газар нийлж зохион байгуулж байгаа болохоор бид нар ярилцж байгаад уулын байжуулах Эрдэнэт үйлдвэрийг бол Эрдэнэт үйлдвэр дээр нээлтийн үйл ажиллагаагаа хий, энэ дээр хяналтын хуудасаа сурталчлая гэж тохирсон байгаа. Учир нь бол сүүлийн жилүүдэд бол улс орны эдийн засагт бол тодорхой хэмжээний үр ашгаа өгж байгаа. Тэгээд геологийн чиглэлээр, уулуурхайн чиглэлээр бол ахис дэвшилтэд ажиллаж байгаа. Учираас Эрдэнэт үйлдвэр маань мэдээж бол байгаль орчны асуудал бол бас яригддаг байгаа. Нөгөө талаараа уулын байжуулах Эрдэнэт үйлдвэр маань бол цацрагийн үүсгэр цөмийн технологиг бол маш ололттой ашиглаж байгаа ийм газар байгаа. Ийм учраас бол байгаль орчны талаас ааш тэр геолог уулуурхайн талаас ааш тэр цацрагийн үүсгэрийн хэрэглээ талаас ааш тэр бол нэлээд томоохон объект. Дээрээс нь уулын байжуулах Эрдэнэт үйлдвэр маань бол
бас аюулгүй байдлын соёлыг тодорхой хэмжээнд хэвшүүлсэн ийм жишг болох үс объект учраас уулын байжуулах эрдэнэт үйлдвэр дээр бид нар нээлтийн үйл ажиллагааг хийсэн. За энэ үйл ажиллагаанд бол тухайн хоёр салбарын чиглэлд бол үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй байгууллагын 300 гаруй хүмүүс оролцсон ийм өргөн хэмжээний нээлтийн үйл ажиллагаа болсон байгаа. Таны ярианд дунд түрүүнд нэг хяналтын хуудас гэдэг нэг зүйлийг хэлээд шүү дээ тийм ээ. Мэргэжлийн хяналтын байгууллага шалгадаг одоо юу гэдгийг бусдаас хайдаг биш. Аливаа эрсдлээс одоо бас өөрсдийгөө нэг урьдчилан сэргийлэх үүдээс нөгөө хяналтын хуудсыг бас ингэж хүргэдэг. Хяналтын хуудсан дээрээс тухайн байгууллагын гэсэнтэй зөвлөмжөө аваад тэрнийхээ дагуу үйл ажиллагаагаа явуулаад ах ийм одоо боломжийг нээж өгöd ажиллаж байна гэж олж харж болохоор юм л да. Болно. 2010 оноос мэргэжлийн хяналтын газар хяналтынхаа тогтолцоонд хяналтын хуудас гэдэг ийм шинэлэг зүйл оруулж ирсэн байгаа. Тэгэхээр энэ хяналтын хуудас гэдэг маань болохоор зөвхөн хяналтын байгууллага биш. За тухайн чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа байгууллага аж ахуйн нэгжийн хүмүүс яг хяналтын хуудасны хүрээнд за мэргэжлийн хяналтын газраас байцаагч нар ирвэл бид нар юу шалгуулах нь вэ? За эсвэл өөрсдөө тухайн хяналтын хуудасаа бариад бидний үйл ажиллагаа хуульд нийцэж байна уугүй юу гэж өөрсдөө бас шалгаж болох ийм давуу талтай зүйл байгаа. Тэгэхээр бид нар уулын байжуулах эрдэнэт үйлдвэр дээр маш олон байгууллагыг оролцуулсан энэ хяналтын хуудас сурталчилах үйл ажиллагаанд чиглэлийн хяналтын хуудасаа бариад байцаагч нь байгаад тухайн байгууллага аж ахуйн нэгжийн хүмүүс байгаа хяналтын хуудасаараа хяналтынхаа дотоодын тогтолцоог шалгаж үзсэн. За шалгаад ингээд туршилт хийх явцад бас тулгамдаад байгаа хуулийн заалтанд бүрхэг эсвэл хууль хэрэгжих нөхцөл болцоогүй байдаг тийм зүйлүүд юм уу? Эсвэл яг нөгөө хэрэглэгч байгууллага аж ахуйн хүмүүсийн хууль эрхцэн мэдлэг дутуугаас осол гарахаар нөхцөл байдал үүсэхээр ийм нөхцлүүдтэй асуудлууд гарсан байгаа. Энэн дээр нь байгаль орчны чиглэлээр геолог уул уурхай хяналтын чиглэлээр, цацрагийн хяналтын чиглэлээр мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч нар маань зөвлөмж гаргаж ажилласан байгаа. За зөвлөмж гэхээр тухайлбал цацрагийн үүсгүүр ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад цацрагийн хамгаалалт аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр ийм зөвлөмжүүд гаргасан байгаа. Тухайлбал бол Цөмийн болон цацрагийн хяналтын газраас бол 3 чиглэлийн ийм зөвлөмж гарсан байна. Тэгэхээр зөвлөмжийг бид нар зөвхөн уулын байжуулах эрдэнэт үйлдвэр төдийгүй яг эрүүл мэндийн салбарт эрдэнэтийн онцлогооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, за цөмийн хэмжүүр ашиглаж үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад эрсдлээс сэргийлэх зорилгоор эдгээр зөвлөмжүүдийг хөргүүлнэ гэж төлөвлөсөн байгаа. Зөвлөмжүүд өөрөө хяналтын хуудастайгаа цуг одоо тухайн аж ахуйн зэрэгэн дээр очиж байна гэж ойлгох уу? За хяналтын хуудас маань мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 174 төрлийн хяналтын хуудас боловсруулсан байгаа. Хяналтын хуудсыг ил тод гэдэг утгаар нь байгууллагын вебсайтад байрлуулсан байгаа. Тэгэхээр ингээд махны үйлдвэрлэлээр, цөмийн болон цацрагийн хяналтын чиглэлээр, байгаль орчны чиглэлээр яг өөрийнхөө үйл ажиллагаанд тохирсон хяналтын хуудсыг манай байгууллагын вебсайтаас татаж аваад тэгээд хяналтаа өөрсдийнхөө дотоодын хяналтын тогтолцоог сайжруулна. За тэр дунд ингээд тулгамдаад байгаа мэдхгүй байгаа зүйл